За Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал өнөөдөр эхлэж байна. За энэ удаагийн хурлаар бол мэдээж цөлжилтийн асуудлыг нэгдүгээр хөндлөн за бэлчээрийн дороотолт усны асуудал гэдэг олон сэдвүүдээр салбар хуралдаануудыг бол зохион байгуулалтаар төлөвлөж байгаа. За энэ удаагийн хуралд 192.12 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгээр бас онцлогтой байна. За яг миний зогсож байгаа газар бол тухайн COP17 хурлыг зохион байгуулах цэнхэр буюу нэгдсэн үндэсний байгууллагын хариуцсан бүс байгаа. За энэ удаагийн цөлжилтөд тэмцэх COP17 хурлаар бол хамгийн чухал гол сэдвийн хувьд бол мэдээж цөлжилтийн асуудлыг бууруулах, цөлжилтийн асуудал дээр тулгарч байгаа олон асуудлыг бас улс орнууд хамтдаа нэгдсэн шийдлээр бас тодорхойлох энэ чухал алхам болж байгаа гэдэг зүйлийг хэлж байна. За үүн дээр яг авч хэрэгжүүлж байгаа гол чухал бодлого асуудал нь юу вэ? За мөн дараагийн жилүүдэд хийгдэх энэ асуудлыг илүү үр дүнтэй байлгах чиглэлээр улс орнууд хэрхэн яаж уялдаа холбоогоо нэгтгэж саналаа нэгтгэх ёстой вэ гэдэг зүйл дээр бол гол ач холбогдолтой өгж байгаа гэдэг зүйлийг бол хэлж байна. За зарим судлаач эрдэмтдийн зүгээс бол Монгол улсын хувьд бол энэ цөлжилтийн дороотол бол бас эрчимтэй өрнөж байгаа улс орны тоонд илүү орж байгаа учраас энэ чиглэл дээр бас бодиттой үр дүн алхмуудыг хийж за хөрөнгө оруулалтуудыг татах нь бол чухал байгаа юмаа гэдэг зүйлийг бол хэлж байна. За өнөөдөр энэ хүү COP17 хурлын эхний өдрийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд бол оролцсон. За ерөнхий сайдын хувьд бол хэлж байгаагаар энэ удаагийн COP17 хурлын хувьд бол олон чухал ач холбогдол олон асуудлыг бол дэвшүүлсэн ийм чухал хурал байна гэдэг зүйлийг бол онцлон хэлж байгаа юм. Тиймээс энэ хурлыг ч мөн цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал нь торгоны замын жингийн цугааны төлөөллөлийг угтаж авснараа хурлын гол бас онцлог ач холбогдол байлаа. За мэдээж бэлчээрийн экосистем малчтын амжиргааны ач холбогдол газрын нөхөн сэргээл бэлчээрийн доктортой менежмент ганц төсөөлөх чадварын бодит туршлагыг хуваалцах за мөн малчтын дугаалгыг дэлхийн нийтэд хүргэх зорилготой торгоны замын цуваа аялал бүгд найрамдах Турк улсаас өнгөрсөн 5 дугаар сард бол гараагаа бол эхлүүлсэн байгаа. За мэдээж энэхүү гараа эхлүүлсний хувьд Орос улбаноос Үзбекистан, Казахстан, Киргиз бүгд найрамдах Хятад ард улсаар дамжин 6000 гаруй километр замыг туулж газрын нөхөн сэргээлтийн сайн дуршлагтай танилцаж орон нутгийн иргэдтэй уулзсан байгаа. За жингийн цувааны оролцогчид Монгол улсын Дундгойв, Өмнөговь, Ар хангаа, Өвөр хангаа, Булган, Төв аймгийн говь цүл хангаа талхээр тусалсан энэ бүс нутгийн малчтын төлөөлөл мөн оролцсноор бас онцлогтой байна. Тэгэхээр энэ удаагийн COP17 хурлын хувьд бол яг зөвхөн Монгол улсаа төвшүүлсэн саналуудыг илүү тодтогч за бусад улс орнуудтай бас нягт уялдаа холбоогоо сайжруулж за ер нь яг энэ үүсэж байгаа нөхцөл байдлыг илүү үр дүнтэй бодит ажил хэрэг болгохын тулд улс орнууд хамтын хүчин чармаатай бол нэгдэх нь бол чухал байгаа гэдэг зүйлийг бол хэлж байна. Тиймээс энэ өнгөрөх өдрүүдийн хувьд энэ COP17 хурлын олон чухал сэдвүүдийн хүрээнд улс орнууд маань эргэн тойрондоо асуудлаа ярилцаж за үүн дээр хөрөнгө оруулалт татаж илүү яг үр дүнтэй ажлуудыг бодит харагдахуйц байдлаар хэрэгжүүлэх нь бол чухал юм а гэдэг зүйлийг бол албаныхан хэлж байгаамаа. Хамтдаа дэлхийд энэ хурлаа зохион байгуулж авч гарч чаддаг юм а гэдгээс харууллаа. Ирэх өдрүүдэд та бүхэн бас COP17-гийн хурлын талаар мэдээлэл авч шин санаачлалаа илэрхийлээсэй гэж хүсэж байна. Хувийн хөгжлүүд хоорондоо уулзалтуудыг хийж хөрөнгө оруулалтын шинэ орчныг нээгээсэй гэж хүсэж байна. Үүн дээр засгийн газрын дэвшүүлж байгаа чөлөөний үндэсний санаачлалын үеийн бүх дүрм журам саад тэг хүндрэл асуудал үүсвэл бид бүхэн боломжит хувийн хөгжил хамтраад бизнес эрхлэгчийг бид чөлөөтэй дэмжиж хамтарч ажиллах болно гэдэг хэлээ. Бүх салбар бол үнэнтэйгээ өнөөдөр нүүр тулж байгаа. Тийм учраас манай засгийн газар бол үнэнтэйгээ нүүр тулаад үннийг яриад дуустгүй яриагаа дуусгая л гэсэн шүү дээ. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг хэдэн жил ярьлаа. Чи бараг ярьсан. Энэ хуулийг батлах гэж 92 оноос хойш л энэ шинэ концепт руу шилжүүлэх гэж үеийн парламент хичээж ирсэн. За манай засгийн газрын үед өргөн мэдүүлээд тэгээд их хурлаар батлуулж чадсан. Энэ бол том шилжилт багхгүй. Үүний үндсэн дээр ямар боломж үүсэж байгаа юм бэ гэхээр манай малчид бэлчээрээ дороотлыг арилгахын тулд бэлчээрээ хамгаалах чиглэлээр олон сан санаачлуудыг гаргаад ажилд энэ нүүдлийн соёл иргэншлийн өв уламжийг хадгалж цаашдаа Монгол ахуй уламжлалаа авч үлдэнгээ яаж
илүү өрхийн орлогоо нэмэгдүүлэх вэ? Илүү яаж орлоготой болох вэ гэдэг давхар боломжоо хайх боломжийг л бид нэр одоо эндээс олж харах ёстой. Өөрчлөлтийн эсрэг энэ ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мөн энэ газрын дөрвөлтлийн эсрэг эмэгтэйчүүдийн манлайл оролцоо бол маш чухал байна гэж бид үзэж байгаа. Байгаль орчны ганцхан одоо байгаль орчны салбарын асуудал бол энэ биш болсон байна. Зөвлөлтийн эсрэг ажиллана гэдэг бол одоо хүн бүрийн тэр тусмаа энэ нөлөөнд автж байгаа улс орнуудын анхаарч ажиллахын гол сэдэв болсон байна гэж үзэж байна. За зөвлөлтийн асуудал яригадад зөвлөлт одоо нэмэгдээд улс орны газрын дороотл ингээд явагдаад ирэхээр нөлөөнд өртөж байгаа хамгийн их өртөж байгаа хүмүүс бол эмэгтэйчүүд хүүхдүүд байна. Ялангуяа манай улс шиг ажиллах хүчнийх нь одоо дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Тэр дотор хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбар дээр эмэгтэйчүүд бас түлхүү ажилладаг ийм улс орны хувьд газрын одоо хөрс дороотод газрын дороотл явагдаад зөвлөлт явагдаад эхлэхээр яг тэр эмэгтэйчүүдийн өрхийн орлого, малчин өрхийн орлого буурдаг. Амжиргааны чанар баталгаанд нь нөлөөлдөг ийм эрсдлүүд байгаа учраас энэ зөвлөлтийн эсрэг арга хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд одоо бид бас энэ цэнгэр бүсэд павильоно гаргаад ажиллаж байгаа. Тэгээ энэ COP17-гийн үеэр манай Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүгээс Баян бүрд эмэгтэйчүүд санг байгуулж байгаа.